Хэдэн зуунаар тоологдох агуу түүхтэй Японы мэрэгжлийн суума бүхийн дээдзийн данд Монгол бүх Хагхоо Мөнхбатын даваа жаргал 33 төрүүлэн дээд амжилт тогтоолоо. Сумагийн 48 дахь Якузуно тайхоо өмнө нь 1971 оны 1-р сард 32 дахиад төрүүлж байсан бол ийхүү Монголын хүчит төвгүүдийн нэг энэхүү амжилтыг эвдлээ. Тэрээр 1-р сарын хацуу бошоогийн 13 дахь өдөр Озаки Кисино Сатог давснаар энэ уулзлаа хангасан юм. Харин өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр тэрээр 71 дахь их аварга Какиро Ананта барилдаж давснаар энэ сард нэг ч уналгүй 15 давлаа. За маш их баяртай байна. Одоо ингээд Монгол аварга тэгээ бидний найз маань одоо ингээд энэ сумаг ноён оргил хэдэн жил живдээгүй нөхрөөр одоо ингээд эвдээд одоо бас хар залуугаараа эвдэж байгаа учраас бас одоо бид нар бас цаашаага өшөө одоо бас 33 дөрүүлсэн байгаа 43 дөрүүлэх гэдэг тооны төлөө одоо бид нар ингэж зайлуурж ингэж аварга дөрүүлчихсэй гэж бодож байна. Тэгээ мэдээж одоо энэ бол их өндөр төвшөнд төгжсөн мэрэгжлийн болсон ийм спорт Монгол хүн ингэж амжилт гаргана гэдэг бол одоо тэр удам ген одоо тэр одоо өөрийн их хичээл зүтгэл хөдөлмөр одоо тэгээд өөрөө бие авч явах байдлаас одоо ингэж бол сайхан ингэж том оргил амжилтанд хүрлээ. Одоо Монгол залуучууд одоо бас их сургамжтай Монгол хүн юу бүтээж, юунд хүрж болдог гэдгийг одоо харуулсан ийм сайхан бас хар болж өнгөрлөө монголчуудын хувьд л тэгээд аврагтаа одоо амжилт төсөө эрүүл саруул байж одоо цаашдынхаа амжилт нь бас өшөө олон төрүүлэхийг төлөө өөрөө хичээж бид бүгдөөс бас чодхоор эндээс нь дэмжиж одоо ингэж хамтарч ажиллана. Авраг өөрөө ярьдгийн дамдаа авраг муу авраг хоёр чих найзууд байсан. Тэгээд тэр хоёр бидний хар ирж очиод байдаг байсан. Тэгээд та батар нэг учиртай баха. Тэгээд хоёулаа битэр бас нэг сайхан ойлголцоод нэг сайхан найзлт юм аа. Тэгээд найздаа бас энэ том амжилтанд хүрсэнд баяр хүргэе. Өнөөдрийн энэхүү түүхэн барилдааныг суума сонирхогчид их аварга даваа жаргалын найз нөхөд нэг дор цуглан үзэж аваргаа дэмжсэн юм а. Бид энэ үеэр тэдний сэтгэлдлийг сонслоо. Монгол хүн гэдэг бол зөв сургалтаар хичээлэх юм бол ямар ч амжилтанд хүрч болох юм байна гэдэг ийм сайхан зүйлийг бас манай даваа жаргал аварга маань гэж харуулж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ одоо бидний найз нөхөд за дээрээс нь бидний хөндлөж одоо бас бахархаж явдаг энэ залуу маань сайхан байна. Сайхан аавын сайхан хүү өнөөдөр үнэхээр том амжилт. 33 гэдэг бол өнөөдөр зөвхөн рекорд эвдэж байгаа асуудал бас цааш бид нар хэд дөрвөлөө сайн мэдэхгүй байна. За өнөөдөр маш сайхан өдөр байна. Тэгээд энэ одоо сүүлийн үед манай Монгол шүүд манай Японы одоо энэ үндэсний одоо энэ сайхан бахархал сумаа гэдэг барилдаанаар одоо барилдаа тий. Үнэхээр их одоо энэ 32 төрүүлсэн байсан энэ одоо рекордыг эвдээд өнөөдөр 33 төрүүлж мөн одоо энэ арлын Японы рекордыг эвдсэн тохиолдолд үнэхээр одоо монголчууд миний хувьд бол маш их баяртай байна. Бид бүхэн найзууд бүгдээрээ цуглаад найзгаа бас дэмжиж сууж байгаа. Үнэхээр сайхан байна. Ялангуяа одоо манай мууи аварга маань одоо очсон байна. Энэ үеэр их аварга дэмжихээр Японы мэрэгжлийн сумагийн дээд зиндаанд барилдаж байсан Мокономи Базарсад Токусагава Гамболд нарах хүрэлцэн ирсэн байлаа. Их аварга даваа жаргал өнөөдөр цомоо гардсныхаа дараа та хэний ч алхаагүй замаар алхаж байна гэсэн сэтгүүлчийн асуултанд тооны хувьд тийм байж болох ч сэтгэл зүйн хувьд би тэгж бодохгүй байна хэмээн хариулсан нь цаашаа олон төрүүлээсээ хэмээн залбирч байгаа монголчуудынхаа хүсэл сэтгэлийг ойлгож түүний төлөө хичээхээ илэрхийлсэн хэмээн ойлгогдохоор байлаа. Сайхан байна Монгол хүн бас те Японы улсын энэ олон жилийн түүхт те рекорд эвдээд бас өөрөө 15 давж төрүүлнэ гэдэг бол бид нар бас хамт цуг барилж байсан найз нөхдөд бас маш их баяртай байна л да. Тэгээд өнөөдрийн энэ сарын барилдаанд бэлтгэл сургууль сайн байгаад Монголын ард түмэн Японы ард түмнээ баясгаа сайхан барилдсан авдаас баяр хүргье. Тэгээд их аварга даваа жаргал найздаа энэ сайхан төрөг авсан баяр хүргэе. Тэгээд аварга маань бол үнэхээр энэ рекордыг эвдэнэ гэсэн тийм сэтгэл зүрх бол мэдээж одоо өнгөрсөн сараас тэрний өмнөх сараас байсан бах. Тэгээ би сая оны өмнө их орондоо ирсэн. Тэгээ Монгол Японд байхдаа би аврагтаа бас ганц хоёр уулзаад үнэхээр сэтгэл бэлтгэл нь маш их сайхан хангагдсан байсан. Тэгээ үнэхээр
яг хүсч байсан тэр чадна гэсэн зорилгодоо хүрлээ. Тэгээд сэтгэл өндөр байна. 1700 гаруй жилийн түүхтэй энэхүү спортод монголчууд 1990-ад оны эхнээс барилдаж эхэлсэн ч 20 хүрэхгүй жилийн дараагаар Yokozuna буюу 68 дахь их аваргаар давагдорж тодорч түүнээс хойш 69, 70, 71 дахь их аваргаар мөн л монгол бүхчүүд тодорсон билээ. Ташрамт сонирхуулахад мэрэгжлийн сумагийн дээд зэндаанд Yokozuna хагхаа давжиргалаас гадна Yokozuna тайха 32, Yokozuna Choino Fuji 31, Yokozuna Asashiro давагдорж 25 тус төрүүлээд байгаамаа.